Iji би танд туслая л та. Минийх нь амар хөөрхөн юм би. Минийх ээжтэй туслах гэж хэлэхдээ гар нүрээ аваачих заяа. Энд чинь л ээжтэй тусалж байгаа хэрэг заа. Би угаачихсан. Би томлоо цай ээж болохын тулд хоол ээж суух хэрэгтэй бидтэй. Тэгэлгүй яд юм би. Минийх нь угаасаа мундаг юм чинь сайн ээж болно. Одоо энэ ээжтэй битээ сатаа олцоо. Түш очиж тоглоо. За. Ээж энэ татын нүмдээ тэндэг нүм байта. Наад хаалч ба. Би ши тав. Үндгэн татын уу бэтэ би хилээд өгчөл дөө. Гоо марлаа. Ээж нь чамд хэлсэн баха. Ээжтэй битээ сад ол гэж. Чи ээжтэй тусламаар байгаа юм бол битээ садаа ол. Тийш очоод тоглол заа юу. Ээж нашлаас хоцрохгүй тань. Хилээд өгчөл дөө. Чамайг ингээд сэгсчээд байх юм бол над дэгдэхи чи ёо олно штэ. Дэгдэхи гинэ. Тэгэхээр бидэд өдөө бод дэгдэхи чаач идсэн гэсэн өвөө. За тийм ээ тий. Наа өндгөн дотроос чинь дэгдэхи гарна гэсэн үг байхгүй юу? Тэгээ чамайг ингээд сэгчээ хагалчих юм бол дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Чи ингээд сэгсчээд хагалчих юм бол над дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Яах юм чи? Эн чин зүгээр өндөг. Үгүй болохгүй. Та дэгдэхи гэж та хэлсэн биз дээ. Хэвээ би өчиг мэдсэн бол хизээс өндөг гэдэггүй байсан. За таашраа миний охин. Тэгээс ч хүмүүс чинь өндгийг чанд шарж янз бүрээр нийтдгэн за. Хүүхдүүдээ ч гэсэн өндөг байхад нь чараад ичдэг бол таны өмнө зогсож байхгүй талаар та бодож үзээгүй юу? Миний охин өндөг хүүхэд хоёр чинь хоорондоо бүр өөр зүйл заа юу. Ойлгосноо? Өндөг одоо шахаа яг одоо зогсооч үлдээгүй. Та бодон юм ээж шүү дээ. Чи яачаад байгаа юм бэ? За. Би чамд арай ярьж учрыг тайлбарлаж өгье за. Ээж надад ажилласаа хоцорлоо. Яаж идний аах хүн бөхө өндөг гэдэг надаас хинж авахгүй дэгдэхнүүдийг. Зүгээрээ ихтэй өндгийг хүмүүс итгэээс юу юунд хэлвэ? Өндөө чинь тэгэл юм бүхэн тэлэглэн шүү дээ. Гоо сайхан, талах бичэн гээл. Яасан? Ямар аимшигтай юм бэ? Чи яагаад байгаа юм бэ? Энэ таттай дэгдэхэ байгаа. Очиж зурагтаа үз. Би өсөөд байна. Үндгэл битээд харин онд нь бүх тоглоомоо өгье. Чиний тоглоом надад одоо чухал ш. Би өсөөд байна гомрлаа. Очиж зурагтаа үз. За юу болсныг мэдэхгүй ч өндөг идэхэ боллоо. Хөөе.
Одоо та нар айлгүй битгий аа. Марлаа. Дэлгөнөө. Миний ярихан дайчгүй юу? Хөөе, дэлгөнөө. Төвч яцсан унтцсан юм уу? Тэгсэн билгүй өрөөндөө орол таг болцсон ш. Чи махаа гаргачихгүй яасан юм бэ? Оо, өндөг дууссан юм биш үү? Минийхэн дэлгүүр гараад ирэх үү? Байгаа зү. Өнөөдөр гоо марл надаас өндөг харамлаад нэг л сонирн байлээ. Чача дүүгээ нэг харчаад ирдэ. Навцаа болол та. Одоо та нар айлгүй битгий аа. Харин та нар хуудан дэдэх болж гаж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хүмүүс таныг эзэл байна. Дүүн өрөөндөө хизээ орсон юм. Би анзаарсан ба шалгалт гин шүү. Чи хуцаа аваад ээжсэн бидтэй. Дүүг анзаарч хат яад юм бэ? Марла. Минийх ээж нэрсэн хаалхан голгоч. Минийхэн га Марла ээж нэрсэн байна. Хаалгаа. За голгоорой. Минийхэн ааши. Энд дээр юу байгаа? Энд Болохгүй. Эднэр айлгүй унтж байгаа. Хин ээж нь бүтээлхэн зөөлөн аваад харч идэх үү? Сэрэхгүй заяа. За. Алло, хин унтжээ? Ап. Оо, яана. Яста уучлаарай минийхөө. Ээж нь өглөө ажил руугаа яарад тэгээ охиндоо энэ өндгөн дотор дэгдэхээ байгаагаа худлаа ярьсан байхгүй юу? Ээжийг яста уучлаарай за. Минийхөө энэ хараа энэ өндөгч юм биш үү? Ийм хоёр янзтай байхгүй юу? Нэг нь болохоор шууд хүнсэндээ хэргэлдэг, нөгөөх нь дэгдэхээ болдог гэдэг. Гоё юу за? Ийм олон өндгөр чи яах ч байгаа? Би эднийг авч байна. Хинээс? Танаас. Яна уучлаарай ээж нь өстой буруу худлаа ярьсан. Намайг уучлаарай за. Гэтэ миний ах өстой мундаг юм аа. Ийм сайхан сэтгэлтэй энэ өндөгнүүдийг ингээ хайрлаад хамгаалаад байж гин гэдэг чинь миний ах өстой мундаг ах юм аа. Тэн өстой мундаг байгааз тий? Тийм ээ. Мундаг байна. Тэгээ хүнсэндээ хэрэлдэг болохоор одоо хэдүүлээ энийг яах вүлээ? Хөрчөндөө. Өө яг зөв. За гоорлоо тэгэл хөрчөндөө хийдэх үү? За тэгээ.